Ерөнхий ивентгэгч Sow Media. За юу яцхан манайхаа Монголын кино урлагийн базаа маань эхлэхэд бэлэн боллоо. Та бүхэн яг одоо subscribe дараарай. За манай базааны маань ивент тэтгэгчээр Sow Media платформ хамтран ажилладаг гэдгийг та бүхэн мэдэх бах. Та бүхэн гар утсандаа Sow Media аппликейшнийг суулгаад хамгийн сүүлийн үеийн Монгол гадаадын бүх төрлийн кинонуудыг хүлээн авч үзээрэй. За базааныхаа эхэнд траума кинотой холбоотой мэдээлэлээр эхлэе гэж бодож байна. За тэгээд траума киноны маань бол трейлер, албан ёсны трейлер гарсан байсан. Гэтэ би өнөөдөр бол ямар ч трейлер реакшн хийхгүй. Харин постэр дээр нь бол хальт реакшн хий гэж бодлоо. За траума киноны албан ёсны постэр бол нэг ийм постэр байсан. За харахад бол маш нүдэнд төвхтэй тий амар тийм тухгүй юм мэдрэмж төрүүлсэн постэр байсан. Яагаад ийм тухгүй постэр болсон бэ? Би та зүгээр яг нэг үгээр хэлэхэд бол энэ бол даймшны алдаатай постэр байна. За тэгээд уг нь бол бүгдээрээ энэ нэг шатрын нүүдэл шиг юм цоохор одоо шатрын хөлөг шиг юм цоохор шалан дээр ингээд зогсож байгаа юм зохиомжтой постэр байна л да. Гэхдээ энийг бол нөгөө компьютер графикаар одоо фотошопоор ч юм уу те хийцэн учраас энэ бол маш тийм алдаатай харагдаж байна тий. Хүмүүсийн шалан дээрээ хэвтцсэн юм шиг эсвэл зогсож байгаа хүмүүсийнхээ араас ингээд нэг юм цоохор хан гараад ирсэн юм шиг ерөөсөө даймшны алдаа бол энэ постэр дээр шууд байсан. Миний хувьд бол энэ постэр бол жинхэнэ шийд постэр байсан. Хүний нүдэнд үнэхээр мохот тухгүй. За тэгээ би энэ пострыг юу яасан? ChatGPT-гээр бас оруулаад энэ даймшнийг засаад өгөөч гэж төгсөн чинь одоо ийм постэр одоо надад хийж өгсөн. Та бүхэн гэдэг энэ царай зүс юмнуудыг бити хараараа. Энэ зөвхөн нэг хэмжээсийг 3D хэмжээсийг нэг гэсэндээ зассан гэсэн үг байгаа. Тэгээд хэрвээ яг ингээд ийм цоохор шалан дээр зогсоож байгаа зураг дарсан бол ингэж харагдах байсан. Тэгээ ийм зөв харагдах байсан. Ер нь бол энэ постэр өөрөө ийм амар зэгцтэй. За тэгээд ер нь одоо шалан дээр хэвтэж байгаа юм шиг харагдахгүй байгаас ямар ч байсан. Тэгээ манайд бол постэр дээрээ жоохон сонио ажилтсан байлээ. Гэтэ би бол энэ киног бол хүлээж байгаа. Миний хүлээлтэнд байгаа кинонуудын нэг цуврал кино 8 ангитай гэсэн. За мөн одоо psychological, thriller, drama одоо мистери төрлийн ийм бас цуврал гарч аваад би бол баяртай байгаа. Киног бол энэ цувралыг бол ерөөсөө шит болсон гэж би бол бодохгүй байна. Тэгж хэлэгчгүй. Постэр бол үнэхээр шит байлаа. За дараагийн мэдээ бол Шалц кинотой холбогдож байна. Шалц киноны албан ёсны Facebook хуудсан дээр бол нэг ийм мэдээ тавигдсан байсан. Та бүхэнд уншиж өгье гэж бодлоо. За Шалц дэлхийн шилдэгүүдтэй Лос Анжелес хотны 11 дахь удаага зохион байгуулагдаж буй Asian World Film Festival-ийн The Asian Vision уралдаанд хэсэгт Шалц кино маань шалгарлаа. Уг фестивалийн онцлог нь зөвхөн Аз синемаг тэр дундаа тухайн жилдээ өөрийн улсаа төлөөлөн албан ёсоор Оскарт оролцож буй Азийн кинонууд болон шин содон Аз киночдыг нэг дороос Америк үзэгчид болон шүүмжлэгчдэд танилцуулах гүүр болдгоороо онцлогтой юм. Шалц киногоороо Монгол улсаа төлөөлөн оролцож буй найруулагч, продюсер нартаа амжилт хүсье. За баяр хүргье. Тэгээд амраах болон одоо уран ихчд баяр хүргье. Энэ Шалц киног бол би саяхан үзсэн театрт надад бол үнэхээр таалагдсан. Тэгээд угаасаа би амраахт айгүйх итгэдэг. Тэгээд амраах бол хизээч итгэл алддаггүй. Тэгээд энэ кино манаас цаашаа өшөө илүү олон амжилт үзүүлээсэй гэж хүсэж байна. За дараагийн мэдээ бол манай детектив Дэлгэр хоёр ахтай холбогдож байна. За яагаад детектив гэдгийг би бас подкастаар хэлж ийсэн те. Бас детектив трейлер жанртай бол Дэлгэр хоёр найруулагч бол үнэхээр бас толгой зөгнөө. За тэр яах вэ? Мэдээлж явахтай Дэлгэр хоёр ах өөрийнхөө Facebook хуудсан дээр нэг ийм нийтлийг тавиад ийм зурагтай тавьсан байсан. Та бүхэнд уншиж өгье. Нэг ийм санаа байна. Кино болох уу яах вэ гэсэн чинь тгий Хусилта гэсэн богино яриа продюсер Баттөмөр Амар Жаргал бит хоёрын хооронд нодлон мөрч киноны зураг авалтаас арай өмнөхөн 100 болж өнгөрсөн юм. Биевэр энэ оны хавар 100 намар 3 улирлыг компьютерийн товчлуур шувуу шиг тоншин өнгөрөөж мань хүн ёстой шаазгаа шиг шагшран түн бөмбөн хүнтэй ярилцаж зөвшөлтсөж өнөө хүрлээ. Өнөөдөр сэтгэл нийсэн авьяаснуудын хамт камер асааж зураг авдаг дээрээ тулжээ. Мүдхэн тэгээ зураг авалтаа дуусгаад дахин нэг ялтын тамхи асаандаа хоёулаа гинэ.
За тэгээд Дэлгэр хоёр ах одоо удахгүй шинэ киногаа хийх гэж байгаа энэ баяртай мэдээ байна. Тэ мэдээж. За тэгээд одоо найруулагч Бат Төмөр амар жаргалтай болвол мэдээж энэ одоо продюсер дээр нь хамтарч ажиллах байх гэж бодож байна. За тэгээд ямар кино хийх гэж байгаа гэдг нь одоо энэ хүү одоо энэ зурган дээр нь бас жоохон тодорхой байх шиг байна те. Орд дүү мини series гинэ. Тэгээд 6 одоо хэсгээс бүрдэх юм шиг байна. Нэгт 13 дугаар өрөөний өвчтөн, хоёрт өчигдөр, гуравт өнөөдөр, дөрөвт асуурын, сүүдрээс төрөсөд урт хутганы шүн гэнэ. Урт хутганы шүн гэж байна. Written by Дэлгэр хоёр producer. За Дэлгэр хоёр угаасаа нэг юу яадаг байсан штэ. 48 цаг гэдэг богино хэмжээний кино наадмуудаас баг Монголоос хамгийн олон шагналыг Дэлгэр хоёр найруулагч авч ирсэн short film те mini series энтер гэдэг дээр бол Дэлгэр хоёр ахыг би бол ямар ч асуудалгүй гэж бодож байна. Дээгийнх бол угаасаа алхан тодорхой. Би бол дээгийнхэн кинонд туртай. Тэгээд хатаа бас амжилт хүсье. Тэгээд гоё кино хийгээрээ. За дараагийн мэдээ бол одоо театрын жүжигүүдтэй холбогдож байна. За Про театрынхан өнгөрсөн одоо 4-р сард Александр Вампиловын Нугасны аян жүжигийн зохиолыг одоо сүүлчийн бороо нэрээр одоо метадрамын жүжиг хэлбэрээр төлөвлөсөн байгаа. За тэгээд энэхүү жүжиг маань бол энэ сарын одоо 13-наас эхлэн дахин тавигдж байгаа гэдэг ийм мэдээлэл ирсэн байна. За тэгээд энэхүү жүжигт бол одоо найз нөхдийн харилцаа, хайр сэтгэл, хөв хүний дотоод зөрчил, амьдралын үнд цэнийг хөндлөнө гэж одоо манай жүжигийн уран бүтээлчд бол хэлээд байгаа. Тэгээд за тэгээд эрдэнэ кадр энэхүү жүжиг тавигдж байгаа шүү. Та бүхэн бас сонирхоод үзээрэй. За мөн бас нэг жүжигтэй холбоотой мэдээлэл нь бол одоо нэрт зохиолч яруу найрагч Бавуугийн лавг сурангаан өгүүлэгдсэн хайр хэмээх уянгийн драмын жүжиг бол бас одоо 11 сарын 13-наас эхлэн тавигдж эхэлж байгаа юм билээ. Тэгээд та бүхэн Улсын драмын эрдмийн театраас бол энэхүү өгүүлэгдсэн хайр хэмээх жүжигийг бас хүлээн авч үзээрэй. За тэгээд энэхүү өгүүлэгдсэн хайр гэдэг жүжигийг бол одоо төрийн сойрхолт урлагийн гавь цэцгэлтэн Наранбаатар найруулагч бол найруулан хүргэж байгаа юм билээ. Тэгээд хурдтай өөрчлөгдөж буй нийгмийн нүргээс шантарч хүн чанар, хайр, инрэл, дотоод үнэт зүйлээ хадгалан үлдэхийг хичээж буй гэр бүлүүдийн эмзэг, зүрхэн шинг, хувь тавилан, уран тансаг хиллэг хүчтэй дүр бүтээлүүдээр дамжуулан өгүүлнэ гинэ. Тэгээд та бүхэн бас Улсын драмын эрдмийн театрт очиж энэ хүү жүжигийг бас үзээрэй. За дараагийн мэдээ бол одоо Шар сармагчин хэмээх одоо удахгүй нээлттэй их гэж байгаа ийм кинотой холбогдож байна. Тэгээд энэхүү киноны найруулагчаар бол Ууган бэлэг буюу Уу найруулагч гэдэг ийм залуу уран бүтээлч бас ажиллаж байгаа. Өмнө нь бол Сансуулаа гэдэг кинон дээр бол энэхүү найруулагч маань ажиллаж байсан юм бэлээ. Тэгээд Шар сармагчин киноны одоо 90% зураг авалтыг бол тарханд бол авсан юм бэлээ. Тэгээд мөн одоо киноны 90% нь одоо залуу уран бүтээлчд байна. Тэгээд та бүхний одоо энэ харж байгаагаар бол би бол бараг ихэнхийн нэрээс огт харж байгаагүй юм уран бүтээлчд байна. За тэгээд энэхүү уран бүтээлийг хийж буй одоо 10A Дува фильм GL Pictures нь бол одоо 5 өний бүрэлдэхүүнтэй кино урлагийн дээд сургуулийг одоо 2014 онд төгссөн юм залуу уран бүтээлчд юм билээ. Тэгээд би бол ийм залуу уран бүтээлчдийн киног үзэх бол үнэхээр туртай. Тэднээс бол дандаа гоё юм гардаг, дандаа шин салхи оруулсан байдаг тий. Нэг сул тал нь жоохон туршлагагүй л байдیں۔ Гэтэ цаашдаа бол сайжраад явна гэдэг нь бол тодорхой. Тэгээд энэ Шар сармагчин гэдэг кино бол ямар ч байсан нээлттэй хийнгүүт нь үзнэ. Хаана хизээ гэдэг хэлээчээ манайхаа. Удахгүй л тэгээд энэ бүх IPTV-гээр л гарах байх л та. За дараагийн ярих зүйл бол би одоо Учирлын Эдэм подкастаас орж сайхан ярилцсан байгаа. Тэгээд ерөнхийдөө киноноос гадна одоо яг хувь хүн амьдрал ах үе одоо эхнэр хүүхэд гэдэг ч юм уу те хувийн амьдралаа бол нэлээд түлхүү ярьсан. Тэгээд миний хувьд бол бас маш сонирхолтой, бас их тухтай сайхан байсан. Тэгээд ингэж ярьж байгаад гинт дундуур нь Учирл надаас одоо Монголын хамгийн шилдэг 5 эмэгтэй жүжигч хин бэ гэд асуусан чи бас яг тухайн момент дээр бол бас жоохон юу яд юм бэлээ, толгомддtiin бэлээ. Би бас зочтой ойлгосон. Тэгээд яг толгойд орж исэн 5 эмэгтэй жүжигчнээ бол нэрлсэн байгаа. Яг энэ нуугүй скил одоо бүх юмараа хамгийн сайн 5 эмэгтэй жүжигч их юм. За хамгийн сайн 5 эмэгтэй жүжигч юм бол ардын жүжигчин Саран Туяа гэж хэлэх бах. Тамирагийн ээж. Стил сайтай юу сайтай? Тэр хүн бол жүжигчин хүний бүх юм тэр хүнд байна. Тийм. Одоо
Зүгээр залуу насныхын дүрийг харъя гэвэл амьдралын нахаа гэх кинон дээр байж. Алт амьлах цаг гэдэг. Алт амьлах цаг байж, амьдралын нахаа байна тий. Хөвслийн урнаагчийг би бол бас миний Яалчгүй ихэнх 10 хүнээс асуухад бол баг 8 урнаагчийг топ оруулах тий. Эрагаас л нэрлэж идэв тий. Юу фильмийн ундрмаагчд би бас аягүй дуртай. За гэхдээ драм киноч гэдэг юм уу тий. Хуучнаар шинэ үеийн ундрмаагч. Тий, шинэ үеийн ундрмаагч. Гэхдээ нөгөө юу руугаа биш. Драм кино гэдэг юм уу. Комеди тал руугаа энэ хүмүүс мундаг. Одоо баг нөгөө надад бол баг нөгөө Friends-ийн Jennifer Aniston шиг санагддаг байхгүй юу? Phoebe ч юм уу тий. Phoebe ч юм уу нэрээ тий. Комеди дээр хамгийн гоё юм л шүү дээ тийм үстэй тий. Залуу жүжигчдээс гэх юм бол бүр залуу young ass жүжигч гэх юм бол сүүлд одоо нар хаждгээд аягүй мундаг жүжигчин гарч ирж байна. Одоо хавтас тэрэг дээр тоглодог. За одоо хит болоод байгаа шүү дээ. Аригчин болоод байгаа. Одоо бүжин шүү дээ. Тий. Бас бүжин бас байж болж байна тий. Тэр дөнгөж карьер нь эхэлж байгаа гэхэд маш мундаг байгаа. Цаашд маш олон тийм жил хүлээж штэ. Тэр одоо жишээлбэл хавтас тэрэг дээрх нар хаждын дүр ингээд тэр над дээрээгүй хайр гэдэг нар хаждын хоёр дүрийг зэрэгцүүлээд тавихаар жүжигчнийхэн скил нь харагдаж байгаа байхгүй. Хоёр өөр хүн. Бүр шал өөр хоёр хүн шиг тэгж харагддаг. Тэгэхээр надад бол айгүй мундаг жүжигчин шиг санагддаг тий. Бас тийм тий. Ер нь бол нөгөө хувирах чадвар сайтай жүжигчин жүжиглэн тий. Сайн хувирч ивэл бас айгүй сайн жүжигч гэсэн үг шүү дээ тий. Тийм. За хин байж болох вэ? Нэрээ наач бас ямар хэцүү юм тий. Сайн нэгэ ярихаар сонир байгаад нүгөө. Shit биш successful тав гэдэг. Тий. Тийм байна тий. X дүцийн одноо гэж ажиллаж байна бас. Мундаг жүжигч. Тийм. Комеди тал руугаач тэр драм, мелодрам бүх тал руугаа амар сайн хувирдаг. Тийм. Тэгэхээр одон чимэгчийн 5 юм уу да. Одоо яг бас санаанд орж байгаагаар шүү дээ тий. Тийм. Хэрвээ яг үнэхээр нэг нухацтай бодвол бас ямар хүн гарч ирэх вэ мэдгүй гэхдээ төрүүл санаанд орж байгааг бодоход үнэхээр бас мундаг л миний хувьд мундаг л гэсэн үг л дээ. За тэгээ та бүхэн одоо энэ хүү нэвтрүүлгийг бүрийн ихээр нь үзхийг хүсэх юм бол Учирлын YouTube channel руу ороод үзээрэй. За тэгээ базааныхаа төгсгөлд хамгийн сенсацтай мэдээгээ бол задлагдаг байгаа. За задлагч явахтай уншдаг байгаа тий. Тэгээ та бүхэн санаж байгаа бол одоо инфлюенсер одоо дуурийн дуулаач, мэрэгжлийн дуурийн дуулаач, за фитнес коуч Магна манай одоо Аригун подкастт маань бол оролцсон байгаа. Тэгээд нэлийн одоо ноцтой чухал сэдвүүдийн талаар ярьсан бас тодорхой хэмжээнд шүүгүүлүүлсэн. Сошиалд бол одоо түүний одоо орсон подкастын рилүүд бол нэлийн сенсацийг тарьсан. Тэгсэн чинь Real News гэдэг ийм сайт дээр бол одоо жүжигчин найруулагч одоо Тамирын бас нэг яриатай хамт нийлүүлээд тавьсан байлээ. Мэдээж бол Тамир бол одоо Магнатай холбоотой мэдээлэлд бол хариу өгсөн баг шиг байлээ. Монголын киноны ертөнцийнх нэг юм хэдхэн лум байгаа. Тоглодог хүмүүс нь ч тэгээд нөгөө манай сувс хийдэг байхгүй. Жүжигчин байцнаа шууд кино гэж шаачин заяа. Тэнгүүтээ тэр ахаа энэ ихчээ тэр хэсэгт ороод энэ хэсэгт ороод гэж шаадаг байхгүй. Нөгөөдөл нэрээд нэг хэдэн нүрээ аваад чиний кинон дээр тоглож исэн шиг яг миний кинон дээр адилхан тоглож яваад гэдэг байхгүй. Тэгээ манай сүүсийнх ингээд бүгдээр ингээ ах トゥ хамаатан садан шиг ингээ болцсон ингээд 200 300 хүн баа бүгд хоорондоо ингээ аазны тор шиг ингээ холбоотой. Тэнгүүтээ тэр 300 хүн өөрсдөө киноны ертөнцөө одчихдаг. Соёл урлагийн сургууль төгссөн урлагийнхаа ажлыг хийм үстэй. Тэгэд тэд нар чинь хаансаад байх юм байхгүй тэгээд тэр мэрэгчлэр төгссөн хүн чинь тэр мэрэгжлийн ажлыг хийм. Тэгээд ажлын хийсэн хүн хаан болчихж байгаа юм. Тийм л охилдоо тэр хаан тохилдоо. Тэгэд ингээд нөө үеийн төгс аалцны тор шиг тэр чинь гоё л шүү дээ. Ингээд нэг үеэрээ ингээд холбогдоод явж ийн гэсэн сайхан юм шиг. Тэр нэг тийм жоо буруу ойлголттой юм бол биш баха би мэдгүй тэгээд шин сайж харуулах хэрэгтэй гэхээр өөр хүмүүсийг л тоглох хэрэгтэй юм шиг тий. Мэдгүй тийм уран бүтээлч зөндөө бас манай амраах бол яг гоё хоншны найруулагч чиг нэг заавалчгүй нөгөө жүжигчин гэхгүй мэрэгжлийн уран бүтээлч гэхгүйгээр тийм уран бүтээлчдийг кинонд авч оролцоод энэ чинь тус найруулагч болон тэр продюсеруудын шийдэл шүү дээ. За уран бүтээлч дуучдыг бас кинонд оруулж байна.
Ийм байж л үзсэн. За нэг иймэрхүү рил бол сошиалд бол цацагдсан байгаа. Магнагийн яг өөрийнх нь ярьсан рил бол мэдээж манай пэйж дээрээс бас явсан байгаа. Тэгээд тэрхүү одоо рилийн доор хүмүүс бас юу гэж бичсэнийг та бүхэнд бас уншиж өгье. За тэгээд уншихаасаа өмнө би бас нэг утас танилцуулъя. Nubia Neo 3 GT гэдэг ийм гоё утсыг бол одоо манай хамтарч ажилладаг байгууллага бол надад бэлгэлсэн байгаа. За бүр ийм амар гоё утас, гейминг утас. Гэхдээ хүчин чадал нь маш өндөр. За та бүхэн Nubia Neo 3 GT хэмээх энэхүү утасны одоо хүчин чадал одоо мэдээллийг бас нэтээс хараад сайн үзээрэй. Тэгээ хямдхан мөртлөө маш өндөр хүчин чадалтай юм гоё дизайнтай гейминг утас байгаа шүү. Дараагийн базааны одоо комментиг энэхүү утсаар та бүхэнд уншиж өгнө. За хэдүүлээ яг одоо комментаа уншицгаая. Эхний коммент бас нэг өнцөг. Үзэгч бидний харддаггүй зүйлийг яг л хэлж байна. За дараагийн коммент дэги ахаха юу хаанаас хэнийг олж ирээ зүүдийг нь яриулаад байгаа юм бэ аригууна. Үлгэрийн Баатар гэртээ харих зам чааж байна ш таахаха гинэ. Мань хүн бол Абрахам Pictures-ийн одоо захирал ийм залуу байгаа. Тэгээд бас над руу бас хувь чатаар бас бичиж ийсэн. Тэгээд юм хүн подкастт оруулаад байгаа. Бараг л гудамжны хүнийг оруулж манай киночтыг муулууллаа л гэдлээ. Би бүр гудамжны нохоо байсан ч оруулж ирээд подкастаа бол яриулсан ч чаднаа. Тэгээд тийм болохоор ямар хүн киночтыг заавал магтах албагүй штэ. Тэгээд тийм учраас киночтыг бас ингээд зөв шүүмжилдэг юм үзэгч бас яагаад орж иж болохгүй гэж тийм ээ. Тийм учраас би бол энэ комментийн бол эсрэг байна. За дараагийн коммент бол ёгтож тулга. Магнайт хийжэд нэг гой зан чанар анзаарагдаад байдیں۔ Бусдад таалагдах гэж хайрлагдах гэж хичээдэггүй. Өн чин таалагдахгүй байна уу? Тэр чин болж гэнэ гэд хараал ирүүлтэн хамаад сайхан хилчдэг. Бүх хүмүүс таалагдах гэж ядаад бохимдлаач илэрхийлэх хэрэггүй болцсон тогос шиг инфлюенсерүүдийн хажууд мужик залуу шүү гинэ. За яста үнэхээр гоё хэллээ. Тийм гоё хэллээ. Манай ёгтож тулга. Дараагийн коммент бол зөрөгтэй хэлж байна да. Үнэн. Гэтэ өөр юг хөвдөө гинэ. Бас үнэхээр угаас амар хэлсэн л дээ магнаа бол үнэхээр амар хэлсэн болоод энэ пост нь үнэхээр ингэж амар энэ рил ингэж амар газар авсан байх л та. За дараагийн коммент болвол мэрэгжлийн ёс зүй суугаагүй байна гэж ойлгох нь зөв юм болов уу? Маш зөв сэдвээр ярьж байна. Шинэ үеийнхэн ийм гоё сэтгэлгээтэй байгаад баярлаж бахархаж талархаж байна. Муу байгаагаа мэдж байна гэдэг хөгжлийн эхлэл шүү гоё гинэ. За дараагийн коммент үнэн. Бас Сойсийн элсэлтийг 3-4 жилд нэг авдаг болох хэрэгтэй. Маш их дуучид, маш их жүжигчэнтэй болчихсон гинэ. За дараагийн коммент бол үгүй ямар ч зангараг харизм алга, урлаг гэлтгүй бүх зүйл дээр таарлдана. Өөрийн санаа бодлого хүлээн зөвшөөрүүлж жүжигчнээ өөрийнхөө өмнө буулгаж чадахгүй байгаа хүн кино найруулах юм уу? Гол нь тэр хүнээр хүссэн зүйлээ гаргаж тулгуурлахын тулд хүлээн зөвшөөрөгдөж тэр хүнд өөрийн санаагаа 100% ойлгуулж чадах харилцаа ардын жүжигчнийг хүртэл өмнөө буулт хэлгэж чадах хэмжээний зангараг чадвар найруулагчид байх ёстой. Түүнээс наадах шиг чинь гонгинсон олон хүмүүс монголоор дүүрэн өөрөө шүүмж хүлээн авах үсттэй гинэ. За магнаа руу буцаагаад бас шүүмж хэлж гин тийм ээ. Дараагийн коммент Батцая баясах. Зөрөгтэй зөв дуурч байна да. Кино хийдгүүч гадны жүжигчид найруулагчдыг уншихаар сайн уншдаг, нэлээд философик хүмүүс байдаг. Гэтэл сургуулийн бүлийг тоодоггүй, цаазын ялыг дэмжиж байгаа хүн философик байх боломж хэцүү. Уг нь ойлгоход энгийн л юм. Мэргэжлийг нь эзэмшсэн болохоос сэтгэлгээ уншсан юм муу гэдгийг шууд л мэддэг дээ. Мэргэжлийн салбарт ахигч гэдэг харилцаа маш бага байдаг даа гинэ. За дараагийн коммент гой шаалаа миний бро. Хаалтан дотор энээс өмнө тэнэг ста гэж боддог байлаа гинэ. За дараагийн коммент Монгол хатагтай гинэ. Үнэн ёо хаахаа нэг кинон дээр нөгөө цэрэн болдгоо зүгээр баачгаад гараа явчихдаг. Яг тэр хэсгийг нь тоглосон юм шиг нүл реклам байж үлээ хэдэн жилийн өмнө. Үргэлгийг ярьж байгаа шиг үргэлгийн 2 дээр байдаг лүү юу лээ 2 дээр баг байдаг баг. Үгүй нэг дээр байт юм аа нөгөө нэг баясаахыг цэрэн болдог ах баахан хүмүүстэйгээ орж ирэл зодох гол эрхитэлсэн байж идэв шүү дээ. Тэгээ нэг 0 руу орж баагаал байн орж баагаал гэдэг тэрийг ярьж ах шиг байна шүү. За тэгээд ийм комментууд ирсэн байна. За тэгээ манай подкастын маань бол нэг сизон 10 дугаараас бүрддэг байгаа. Тэгээд сизны одоо 9 дугаарт нь бол дандаа кино уран бүтээлтэй холбоотой хүмүүсийг оруулдаг боловч яг нэг зочныг би заавал нэг сизонд нэг зочныг заавал одоо кино урлагаас арай хол
Гэхдээ киночдод хэлэх гэсэн юм үгтэй юм зочныг бас урьж авчирдаг байгаа. Тэгээд энэ удаагийн зочин бол Магна байлаа. Тэгээд та бүхэн Магнагийн дугаарыг манай YouTube channel-аас бүрийн ихээр нь хүлээн авч үзээрэй. Дараагийн сизон дээр бол мэдээж бол алтан үеийн болон ахмад үеийн жүжигчд орохоор байгаа. Тийм учраас яг одоо инфлюенсерч гэдэг юм уу те энэ рэпер дуучид бол ерөөсөө огт орохгүй. Тэгээд ахмад үеийнхаа үгийг бол сизон 6-аас хэдүүлээ сонсноо. За ингээд Аригун Базааны маань энэ удаагийн дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Та бүхэн subscribe дараагүй бол яг одоо subscribe дараарай. Манай YouTube channel-ийн бараг 80% нь ерөөс огт subscribe дардаггүй юм байлээ. Тэгээд subscribe дараад та бүхэн бас үзэж яхахыг бодоорой. Надад ч гэсэн бас хэрэгтэй тийм ээ. За тэгээд манай Базааны маань ивент итгэгчээр Sow Media платформ хамтран ажиллаа. За тэгээд дараагийн дугаараар уулзлаа. Баяртай үзэгчтэй. Кинотой холбоотой янз бүрийн мэдээ, сенсац, шинээр нэг гэж байгаа кино, ерөнхийдөө киноны эргэн тойронд байгаа зүйлийг над руу явуулаарай. Би та бүхэн сайхан базаад яриад өгнө. Баяртай үзэгчтэй.